Танд барилгын дулаан тусгаарлагч материал болох базальт чулуун хөвөн болон шарган хөвөнгийн чанар ялгааг танилцуулъя. Гарал үүслийн хувьд базальт чулуун хөвөн нь базальт чулуунаас гарган авдаг 100% байгалийн гаралтай эко бүтээгдэхүүн бол шарган хөвөн хүнд үйлдвэрийн домен зовхны хаягдл шаргаар хийдэг байна. Галт тэсвэрлэх чанарын тухайд базальт чулуун хөвөн нь огт шатдаггүй бол шарган хөвөн Цельсийн 300 хүртэл градусыг тэсвэрлэх чадвартай байдаг. Базальт чулуун хөвөн 100-аас дээш жилийн насжилттай байдаг бол шарган хөвөн 5-аас 10 жилийн дараагаас үндсэн шинжээ алддаг. Ус чигэнд тэсвэртэй байдлын тухайд базальт чулуун хөвөнгийн ноолуур мэт нарийн утсан бүтцэн ус чигийг шингээдэггүйн дээр үйлдвэрлэх явцад ширхэх тус бүрд ус чиг тусгаарлагч эмүүлс цацаж өгдөг тул нэмэлтээр уур чиг тусгаарлагч бүтээгдэхүүн хийх шаардлагагүй. Харин шарган хөвөн нь ус шингээх чадвар өндөр учраас урд хөршид гэхэд барилгын гадна фасад ус дамжуулах хоолойн дулаан тусгаарлалтанд ашиглахыг хориглодог. Учир нь шарган хөвөнгийн түүхийд болох хүнд үйлдвэрийн хайлуулах зуухны хаягдл шарг нь хүчлэг ихтэй тул чиглэг байдал нь бага зэрэг өсгөд идэвхжиж барилгын бүтээц фасадны төмөр хийцлүүдийг идэж зэврүүлэн нурах эрсдэл үүсгдэг. Мөн чиг тусгаарлагчийг өндөр бит өмчлөлтөөр хоёр талаас нь хийж өгөхгүй тохиолдолд барьцалдуулагч бодсон чанараа алдаж улмаар шарган хөвөн нэгдсэн цул бүтээцээгийн 5-аас 10 жилийн дотор элс шиг үермэг бүтэц болон хувирдаг байна. Эцэст нь үнийн хувьд 16 давхар орон сууцны талбайд 15 см-ийн зузаантай дулаалгаар харьцуулахад ус чиг тусгаарлагч зэрэг нэмэгдэл зардал хасагдсанаар базальт чулуун хөвөн нь 50-аас 60 сая төгрөгийг танд хэмнэнэ. Монгол базальт компани